тавьж байгаа санал байна. 9 төрлийн 7 дахь санал дээр асуулт асууя. Ирүүшүүлтийн хохирогчийн хохирол хор уршигыг төр эхлэн марагдуулах ёстой. Энэ талын эрх зүйн орчныг одоо бүрдүүлэх ёстой байна гэж. Үүнтэй холбогдуулаад өнгөрсөн хугацаанд ер нь энэ төрлийн гэмт хэрэг ер нь өсөж гэнэ үү, буурж гэнэ үү? Ирүүдийн шүүлтийн асуудал ер нь байсаар байна уу? Цаашдаа яах хандлага байна? Өсөх хандлага байна уу, буурах хандлага байна уу? Тоо судалгаа юу байна уу? За энэний улмаас хичнээн хүн хохироод байна уу, нэр төрөөрөө? Эрүүл мэндээрээ, амь насаараа энэний хохирлыг яаж тогтоож байгаа юм? Тогтоох ёстой юм, хэн тогтоох ёстой юм? Энтэй холбоотой өнөөдөр төртөө заргалдаад явж байгаа хохирлоо нөхөн төлөвлөх, барагдуулах асуудлаар тавьсан гомдол чирэгдэл юу байна уу? Асуудлаа шийдүүлж чадахгүй байгаа улсууд юу байна уу? Өнөөдөр энэ асуудлыг нөхөн төлбөрийн асуудал, гэм хорын асуудлыг, барагдуулах асуудлыг хууль зүйн ямар хуулиар, ямар эрх зүйгээр зохицуулж байна уу? Зохицуулалт байна уу, байхгүй юу? Байгаа зохицуулалт нь хэрэгжихгүй байгаа мó? Эсвэл огт зохицуулалт байхгүй байгаа мó? Энэ саналаа нэг тодорхой тайлбарлаж өгөөч. За, ажлын хэсгийн 3 дахь микрофон. За, ажлын хэсгийн 3 дахь микрофон. За, баярлалаа. Сандагч дарга асуулт хариулъя. Хохирол нөхөн төлөвлөлтийн асуудал буюу энэ 7 дугаар санал дээр холбоотой асуултыг бол асуусан дараалалаар хариулъя. За, эрүүдэн шүүх гэмт хэрэг бол ямар төлөвтэй байна вэ? Өсөх вэ, буурах вэ гэж. За, эхний 3 жилд бол иргэдийн болон төрийн албан агчдын эрүүдэн шүүхээс эрүү шүүлт тулах гэмт хэргийн талаарх ойлголтыг ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр бол тодорхой энэ ажлуудыг хийсэн. За, эхний 3 жилд бол үндсэндээ эхний жилд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанд бол 11 гомдол. За, дараагийн жил бол 66 гомдол, энэ жил бол 99 гомдол бол ирсэн. За, энийг бол хууль заасны хүрээнд бол холбогдох байгууллагуудад хэрвээ гэмтэргийн шинжтэй бол хууль цас хугацаанд шилжүүлж шалгуулсан. За, ийм байгаа. За, энэ жилээс бол үндсэндээ бол эрүү шүүлт тулах гэмт хэрэг бол яг үндсэндээ шүүхэр шийдвэрлэх шинж бол дараагийн 3 жилийн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааныхаа шатанд бол шалгагдах тоо хэдийгээр өсөж байгаа ч гэсэн дахин үлдэгдэх энэ хэвшин дахин үлдэгдэх энэ прогноз урьдчилсан мэдээлэл бол багасна гэж үзэж байгаа. Ягаад тэгэхээр цагдаа ерөнхий газар болон шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн энэ дүн мэдэн дээр бол тухайн албан хаагчид бол оны эхний байдлаар бол энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож шалгагдаагүй байна гэсэн ийм дүн мэдээг л ирүүлээд байгаа нь бол биднэрт бол бидний сайн мэдээ гэж харж байгаа. За, ер нь бол энэ эрүү шүүлт тулах гэмт хэрэгт холбогдож байгаа ихэнх албан хаагч нар бол ер нь бол цагдаагийн болон энэ бусад байгууллагын мөрдөх албаны албан хаагчд байдаг. За, энэ мөрдөх албаны албан хаагчд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй тулд бол энэ мэдээзийн зарчмыг бол бүрэн прокурорын байгууллагууд, цагдаагийн байгууллагууд бол үе шаттайгаар 3 жилийн хугацаанд нотгшуулж дууссан. Тэгэхээр ингээд энтэй холбогдуулаад мэдүүлэг авах өрөө болон бусад бүх газар ингээд эрүү шүүлт явуулах нөхцөлгүй болох байдлаар бол бүх талын санал санаачлал гаргаж ажиллаж байгааг бол зохон тэмдэглэх нь зүйтэй. За, эрүү шүүлт тулгасан энэ гэмт хэргийн хохирчдын хохирол нөхөн төлөвлөлтийн асуудал бол засгийн газрын тусгай сангийн тухай хууль дээр бол бий. За, засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн гэмт хэргийн улмаас хохирсон иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлөвлөх асуудал бий. Энэ дээр бол 3 асуудлыг бол нөхөн төлж байгаа. Нэгдүгээрт бол нас орсон бол оршуулгын зардал, хоёрдугаарт эрүүл мэндийн эмчилгээний зардал, дараа нь бол хөдөлмөрийн чадвар алдснаас үүдсэн энэ хөдөлмөрийн хөлсний зөрүүг олгох гэсэн ийм заалтууд байгаа. За, өнөөдөр үндсэндээ бол Монгол улсад эрүү шүүлт хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо гэсэн ийм төрийн бус байгууллага байгуулагдсан. За, энэ төрийн бус байгууллага анх байгуулагдсан 47 хүнтэйгээр байгуулагдсан. Өнөөдөр бол тухайн холбоонд орж төрөөс гомдлыг барагдуулаач гэсэн энэ иргэдийн тоо бол нэмэгдэж байгаа. За, энэ иргэд бол хамгийн гол нь юу гэсээд байна гэхээр тодорхой ингээд мөнгөн дүн хүсэж байгаа хэдий ч зарим сэтгэл санааны хохирол болон яг энэ чиглэлийн асуудлыг бол заавал мөнгөн дүнгээр биш уучлалгүййлэх хэлбэрээр бол зохицуулж өгөөч. Тэгэх юм бол төр уучлалгүй тухай буруутай албан тушаалтаар уучлалгүййлэхчүүл За, нэмээд хариулчих. 3 минут.
ажлын хэсгийн 3 дахь микро. За баярлалаа. Ингээд хохирчийн энэ дотроо бол ийм төрлүүдтэйгээр бол одоо бид нар санал болгож байгаа. Энэ дээр бол хохирчийн нэр төрийг сэргээх тухай албан ёсны мэдээлэл хийх, за олон нийтийн өмнө уучлах, хохирчдын дурслыг хүндэтгэх, за хүндэтгэл үзүүлэх гэсэн энэ олон улсад хэрэглэгдэх бусад аргыг бол Монгол улс нэвтрүүлэх зүйтэй байна гэж харж байгаамаа. Ялангуяа энэ талаар бол одоо хуулзан байнгын орон дээр бол ажлын хэсэг гарцсан. Ингээд ажлын дид хэсэгт бол ороод бас энэ чиглэлээр санал саналаа өгөөд бас ажиллаа явж байгаа. За баярлалаа. Энэ чимгээ содном доржээ нарын асуудал эрүүдэн шүүлт мөн үү? Танах юу гэж дүгнсэн? Танахаас энэ асуудалтай холбогдуулж ямар нэг шийдвэр гаргасан уу? Хэрвээ мөн бол энэ улсууд өнөөдөр эрх чөлөөтэй явж байгаа. Эрүүл мэндээр амьдралаараа хохирсон байж таарна. Энэний асуудал, хохирлыг нөхөн төлөвлөх асуудал танах ямар холбоотой ажиллаж байна? Ямар зөвлөмж дэмжлэг тусалцаа үзүүлж хамтарч ажиллаж байна? Энэ улсууд танаа байгууллагад хандсан зүйл байна уу? Энэ дээр нэг тодорхой хариулт өгөөч. Ажлын хэсгийн 3 дахь микро. За баярлалаа. Сандаг очирдрыг асуултанд хариулъя. За тухайн этгээдүүдийн одоо асуудлаар тухайн одоо гэмтрэг үйлдсэн этгээдүүдээс холбоотой асуудлаар болон хохирсон иргэдтэй холбоотой асуудлаар эцэслэн шийдвэрлэх асуудал бол одоо шүүхийн одоо бүрэн эрхт байдаг учраас эцэслэн шийдэх ёстой. Гэхдээ нэгэнт одоо энэ хүмүүсийг бол бид одоо улс даяараа мэдж байгаа. За энэ үйлдэлийг би бас та бүхэнтэй адилхан ийм анх бол зургатаар харсан хэмжээнд бол харж байсан. Сүүлд энэ иргэд бүгд ирж уулзсан. Одоо болтол ингээд энэ эрүүшүүлэлт хэлмэгтүүлэлтэд тэмцэх одоо үндэсний холбоонд бол эдгээр хүмүүс байгаа. За ингээд энэтэй холбоотой бол ажлын хэсэг гараад ингээд судлаачид яг одоо хууль зүйн дүгнэлт гаргах гэдэг ажиллаж байгаа. За манайхаас бол бид бол ер нь бол яг энэ эрүүшүүлэлт мөн биш гэж дүгндэг бол ийм одоо эрх хэмжээ бол байдаггүй. Гаргацгүй гаргуулахгүй гэдэг урьдсан сэргийлэх зорилгыг л одоо ингэж хэрэгжүүлдэг ийм одоо механизм байгаа гэдгийг бол бас тухайн тэр иргэдэд бол танилцуулдаг. Иргэдийн хүлээлт бол шууд манайхыг эрүүшүүлэлт гэдэг нэртэй учраас ирж хандаа танах тогтоох ёстой гэдэг. Бид бол харьяалах байгууллагууд нь ингээд тогтоож өгөөч гэдэг ингээд явуулдаг. За Монгол улс бол анх удаага хүний эрхийн чиглэлээр ингээд явуулсан энэ хяналтын сонсгол нь эрүүшүүлэлтээс ангид байх хүний эрхийн чиглэлээр бол өнгөрсөн 2024 оны 11 сарын 20-нд явсан. За энэтэй холбоотойгоор бол энэ хяналтын сонсголтой холбоотойгоор бол тухайн иргэд бол ирж оролцсон. За мөн одоо хууль зүйн байнгын орооны тухайн иргэдтэй холбоотой асуудлаар дүгнэлт гарсан. За бидний зүгээс яаж тусал дэмжиж байгаа вэ гэхээр ерөөсөө өнөөдөр энэ оруулж ирж байгаа саналын хүрээнд энэ хохирлыг маш хурдан одоо төрөөс барагдуулахгүй бол гимбуруутай этгээдүүдийн гимбурууг тогтоох гэсээр хуулийн тодорхой процесс хугацаа бол жил сарыг бол авж байна. Тэгэхээр тэр хугацаанд энэ хүмүүсийн одоо хохирсон тэр хохирол, эрүүл мэнд, сэтгэл санаа, амьдрал ахуйн чанарын одоо энэ дороотсон байдал эдгээр бүх зүйлийг нөхөн одоо барагдуулахгүй бол тухайн хүний амьдрал бол мэдээж хугацаатай тоотой юм а гэдгийг бол анхаарах шаардлагатай байна гэд тэгээд одоо яаралтай одоо шаардлагатай энэ хохирлуудыг бол нэгэнт эрүүдэн шүүгдсэн тодорхой байх юм бол төрөөс бол богино хугацаанд одоо нөхөн сэргээдэг энэ боломжуудыг хангаж өгөөч гэсэн энэ саналыг энэ хүрээнд томьёолж оруулсан байгаамаа. За баярлалаа. За сая хохирлогчийн талаас асуусан бол одоо тодорхой албан тушаалтнуудад эрүүдэн шүүлттэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн байх ямар албан тушаалтнууд өнгөрсөн хугацаанд энэ одоо хэрэгт холбогдсон бай. Танахаас ямар арга хэмжээ авсан бай хариуцлага юм. Энэ дээр нэг хариулт өгөөд гэж. За баярлалаа. Сандаг очир агшны асуултанд хариулъя. За статистик мэдээ ингээд гарсан. Ер нь бол 2017 оны 7 сарын 1-ээс мөрдөгдөж эрүүг хуулийн шинжилсэн найруулгын 21/12-д бол эрүүшүүлэлт тулах гэмт хэргийг бол одоо бүрэлдэхүүний хувьд бол төрийн бүх субъект гэж зааж өгснөөрөө бол эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн энэ одоо тодорхой ойлголтод бол нийцүүлсэн ийм одоо тодорхойлт гэмт хэргийн бүрэлдэхүүний тодорхойлт болсон. За энийг бол төрийн албан агч нийтээр анхаарах шаардлагатай. За өмнө нь бол хэрэг бүрдэгч мөрдөн байцаагч прокурор шүүгчсэн дөрвөн субъектийг бол 2002 оны эрүүгийн хуульд бол хуульчилсан байсан бол 2017
онд ингэж өргөн субъекттэй болсон. Хэдийгээр тийм боловч ойлголт хандлагын одоо энэ удаан одоо бид нэр бас бидний одоо зүгээс үйл ажиллагааны хувьд зарим нэгэн одоо дутагдaltaй зүйл, нөөцийн дутагдaltaй зүйл байдгаас хамаарч бүх төрлийн албан хаагчид бол хурж үйлчилж чадахгүй байгаа гэдгээ бол хүлээмжшүүлэх ёстой. Урьдчилан сэргийлэх ажлыг бол үндсэндээ бид хариуцлага тооцох асуудлыг бол өнгөрсөн жил 10 албан тушаалтанд хариуцлага тооцсон. За энд бол цагдаагийн газар хэлтсийн дарга нар, шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 20 ангийн дарга нар, за прокурор, шүүгч гэдэг ингээд энэ албан тушаалтнуудад бол 10 тооны албан тушаалтанд бол хариуцлага тооцох саналыг хөргүүлсэн. За энэ бол урьдчилан сэргийлэх зөвлөмжийг биелүүлээгүй буюу тухайн зөвлөмжийг авсан албан тушаалтанд тухайн жилдээ хийж хэрэгжүүлэх арга хэмжээгээ хийгээс улбалж хүний энэ ирүүшилтээс ангид байх хэрэг зөрчигдсөн асуудал байгаа. За өнгөрсөн хугацаанд нийт 16 хэрэг бол шүүгээр шийдэгдсэн 5 жилийн хугацаанд 17 оноос хойш. За энэ хугацаанд шийдэгдсэн хэргүүдийг харахад бол дандаа цагдаагийн байгууллага болон энэ мөрдөх албаны чиглэлийн энэ албан тушаалтнууд байгаа. Зам хориг байгууллагын албан тушаалтнууд байгаа. Тэгэхээр эдгээрээс одоо авч үзэхэд бол цаашид бол бид нар энэ чиглэлийн албан салбарын алба хаагчид бол өнгөрсөн 3 жилд төлхөө одоо бодлого боловсруулсан. Тэгээ үр дүн бас гарч байгаа гэж одоо харж байгаа. За баярлалаа. За, ирүүшүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайлангаас гишүүд асуулт асууж дууслаа.